өдрийн мэнд. За инвариантын хичээлийг үргэлжлүүлье. За ер нь инвариант гэхээр ямар нэг үйлдэл хийсний дараа хадгалагдаад байгаа тийм шинж чанар зүй тогтол дээр л ер нь ажиллаад байгаа шүү дээ. Одоо бидний бодж байгаа бодлогод ер нь эхлэхлээр нэлээд хэлбэр бодлогод нь. За энэ бодлогуудынхаа мөн чанарыг сайн ойлгочих юм бол цааш нь том бодлого дээр ашиглаа явж болно гэдгийг санаарах гэдэг. За хуудас цаас байсан. За эхлээд нэг юм хуудас цаас байсан. Хуудас цаасыг авч 5 хэсэг болгоно. За ингээд 5 хэсэг болгоно гэсэн үг чи. Тэгэхээр өмнө нь нэг хэсэг байсан бол одоо 5 ширхэг болж байна гэсэн үг. Тийм ээ. За дахиад нэг цаасыг нэг дотроос сонгож аваад дахиад тэрийг ингээд 5 хэсэг болгох юм бол дахиад нэг цаас аваад дахиад 5 хэсэг болгоод гэсэн ийм үйлдэл хийгдээд нэг гэсэн үг ерөөсөө. За тэгэхээр энэ дээр мөн чанар нь юу юм бэ гэхээр нэг цаас авснаа оронд нь 5 цаастай байдаг шүү дээ. Нэгийг авснаа 5-ыг оронд нь тавиад нэг чинь 4-өөр ямагт нэмэгдэнэ гэдэг юм хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг юмдоо ямар нэг үйлдэлгээд өмнөх цаасны тоо үргэлж 4-өөр нэмэгдэнэ. Одоо анх нэг байсан бол нэг үйлдэл хийхэд 5 болно. Дахиад нэг үйлдэл хийхэд 9 болно. Дахиад нэг үйлдэл хийхэд 13 болно. Ийм зүй тогтолтой гэсэн үг санаа. Нэгсэндээ цаасны тоо ийм дараалал явна гэсэн үг. За ингээд энэ үсгийг энэ үйлдэлийг хийгээд хахад ингээд 1000 хэсэг цаастай болгож чадах уу гэж сууж байна. Нэгсэндээ 1000 гэдэгтээ энэ дараалал дотор байгаа юу л гэдэг асуултанд шилжиж байна гэсэн үг байхгүй. Гэтэл энэ тоонууд 4-өөр нэмэгдэж байгаа юм чи 4-т байхад дандаа нэг үлддэг тоонууд байна. Одоо ажиглах юм бол эхнийд 1-р тоо бол жишээ нь юу юм гэхээр 1-р тоог 4-өөр үржижээд 3-ыг асуул гарна тийм ээ. Энэ бол 1-р тоо. Дарааллын 1-р тоо. 2-р тоог бол 2-р гişүү учраас ходногоорыг нь 4-өөр нэмэгдэж байгаа 4-өөр үржиж 3-ыг асуул дахиад гарч чадж байна. Нэгсэнд дугаарыг нь 4-өөр үржиж 3-ыг хасна гэдэг ерөнхий гишүүн том яатай гэсэн үг. За өөрөөр хэлбэл дахиад нэг юм шууд хэлж болно. Ямар юм байгаа гэхээр энэ тоонуудыг 4-т байхад дандаа нэг үлдэж байна. Гэтэл 1000-ыг 4-т байхад юу юм бэ гэхээр бидэрт 0 үлдэнэ. 1000 чинь 4-т байгаа гэдэг сүүлийн хоёр нь 4-т байгаа учраас. Тэндээс юу хэлэх гээд байгаа вэ? Энэ дарааллын 1000 гэдэг тоо байхгүй. Бас ямар нэг энийг 4-өөр үржиж 3-ыг хасахад хязгаарч 1000 гарч чадахгүй гэдгийг бас хэлчих юм. Одоо нэг 1000 дээр 3-ыг нэмээд 4-т байхаар хуваагдахгүй байна л гэсэн үг санаа. За дараагийн бодлого. За 1 2 3 ингээ 1-ээс 6-гийн тоонууд дотор дурын 2 тоон дээр нэгийг нэмэх зарчмаар өгөгдсөн тоонуудыг 6 ижил тоо болгож болох уу? За 6 ижил тоо болгоно гэдэг чил юу юм бэ? Сургуулаа нэг А гэдэг тоонж очно гэж сэтгэл да. Тэгвэл энэ 6 тооны нийлбэр ямар гарах нь гэдгийг хариулж ажиглая. Тэгш гарна. 6 ижилхэн тооны нийлбэр тэгш гарна. Ямар ч 6 ижил тооны нийлбэр. Тэгэхдээ одоо бидэрт анх байсан 6 тооны нийлбэр юу юм? Анх байсан 6 тооны нийлбэр сондгоо. 21 буюу энэ бол сондгоо тоо. За сондгоо тоо гэнэ шүү. За тэгвэл одоо бид нар нэг юм ажиглах хэрэгтэй. Дурын 2 тоон дээр нэгийг нэмнэ гэдэг чинь нийт нийлбэр байнга тэгшээр нэмэгдэнэ гэсэн үг. Дурын 2 тоо сонгоол энийг энэтэй сонгож нэг хоёулын дээр нэг нэмчихэр чинь нийлбэр 2-оор нэмэгдэж байгаа. Тэгвэл одоо нэгсэндээ би 21 дээр 2-ыг л нэмээд байна гэсэн үг. 2-ыг хэдэн ч удаа нэмж болно. 2-ыг би k удаа нэмнэ гэсэн. Тэгэд хэзээч би энийг тэгштэй гаргаж чадахгүй. Яа нөгөө 6 ижил тооны нийлбэрч тэгш явах хэрэгтэй шүү дээ. Яг тэгвэл сондгоо тоон дээр би тэгштойг нэмэхэд үргэлж сондгоо гарна. Хэзээч тэгш байж чадахгүй. Ийм л зүйлийг хэлээд дуусчих юм. Энэ вариант нь юу юм гэхээр ямар нэг үйлдэл хийхэд нийт нийлбэр банк 2-оор өсдөг байна. Хэдэн ч удаа хэддэг ч үйлдэл хийж байгаа. Тэгэхэд өмнөх үйлдэлээсээ дараагийн үйлдэлээр самбарт байгаа 6 тооны нийлбэр банк 2-оор өснө л гэдэг юм хэлээд байгаа. За дараагийн бодлого. Самбарт 0 1 0 0 гэсэн тоонууд бичигдсэн байна. Дурын 2 дээр нэгийг нэмэх бүгдийг ижил болгож болох уу? Яг саяын бодлогот ижлэх юм өөрсдөө бодоод үзээрэй. 4 тоо ижлэхэн болох юм бол 4 ижлэхэн тооны нийлбэр заавал тэгш байна. Ижлэхэн тоон дээр ижлэхэн тэг нэмнэ гэдэг чинь тэгш байхгүй юу? Тэгээ тэгшчэр тэгшийг нэмнэ гэдэг чинь тэгш гарна л гэсэн үг санаа. За тэгээ өмнөх 2 дугаар бодлогыг ашиглаад өөртөө бодоод үзээрэй. За 4 дугаар бодлого. За 10 тоог цуулан бичв. За зэрэгэлдээ
Ямар ч зэрэгэлдээ 3 тонн нийлбэр 15 байсан гинэ. Эхний тоо 7. Сүүл бол сүүлчийн тоог бол гинэ. За энийг би ингэ өвчиж. 1-р тоо, 2-р тоо, 3-р тоо, 4-р тоо, 5, 7, 8, 9, 10 тоогоо өвчиж. 1-р тоон 7 юм бол 10 дахь тоо ямар тоо байх вэ гэдэг асуултанд очиж байна. За тэгвэл эндээс нэг ийм л юм ажиглахад хангалттай. Энэ 3-ын нийлбэр 15 тийм ээ. 1 2 3 дугаар тооны нийлбэр 15. Тэгвэл 2 ба 3 дугаар тооны нийлбэр хэд юм бэ гэдэг асуултыг ярих хэрэгтэй байхгүй. Тэр бол 8 байна. Тэгвэл 2 3-ын нийлбэр 8 юм чинь тэрнтэй 4 дугаар тоог нэмэхэд 15 байхад нь 4 дахь тоо 7 байна. Энэ одоо нөгөө зэрэгэлдээ тоо нөхөх ч юм уу тийм хүйчээлээд аягүй их орж ирдэг. Тоо нөхөх хичээл дээр. Одоо тэгвэл энэ дахиад 2 алгасал 7 2 алгасал 7 10 дахь тоо заавал 7 байна л гэсэн. Энэ бодлогыг уншингууд энийг мэддэг үү 10 дахь тоо 7 юм байх таа л гэж бодогдно. Яагаад гэвэл 7-оос нөгөө 2 тоо нь хувьсагчтай байхгүй. Нийлбэр нь 8 байхын тулд нэг нөгөөт нь 7 ч юм уу, нэг нь 2 нөгөөт нь 6 ч юм уу боломжууд олонтой учраас энэ 7 л очиж магадгүй юм байна да гэж бодлоод орж ирнэ гэсэн. За үүнээс цааш хичээлүүдийг YouTube сувгуудаас үзээд байгаарай.